За энэ хуулийн үзэл баримтлал хэсэгт дээ штэ. Иргэний мэдэх эрхийг хангасан залт орсон байгаа. Сайт дээр тавьчихна. За танаа нутагт ийм юм хийж байгаа ингээд тавьчихна. Окей. За хөдөлмөрлөх одоо эрүүл мэндэд хамгаалах, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журам төрөг мөн гэсэн үүргийн хэсэг орсон байгаа. Эрүүл аюулгүй орчинд амьдрах тэрнийг хамгаалуулах эрх нь байхгүй. Иргэний оролцоог хасцсан гişүү дээ. Иргэний оролцоо энэ хуулийн дээр байхгүй. Үзэл баримталтанд зөрчигдсөн. Тийм учраас би үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэдэг байгаа. 18 дугаар зүйлийн энэ чинь иргэний оролцоотой хэсэг байхгүй юу? 18-ын 4, 18-ын 5-д та нар энийг журмаар нөгөө англиар зохицуулна гэж байгаа шүү дээ. Иргэний оролцоог англи дээр чинь байхгүй. Тэрийг засгийн газар тогтооно. Одоо зөвхөн дарга нартай л ярина. Тэгэд үндсэн хуулийн үзэл баримтлалын энэ хэсгийг зөрчсөн байна гэхээр зөрчөөгүй байна гэдэг ахаар дахиад ажлын хэсэг дээр хатантай сайд хариулъя. За тэгэхээр би сая таны хэлсэн энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй 6-гийн 2-ыг бид нар нийт 4 заалтаар оруулсан. За хууль одоо ажлын хэсэг ажиллах явцад энэ хуулиуд дээр бас нэлээд наривчилж оруулах боломжтой. Зөвхөн ер нь бол энэ дээр ямар асуудал үүсээд идэг вэ гэхээр ер нь альва хуулийг бид нар бас энэ үнэлгээ хийхдээ аль болохоор арын хаалгагүй, аль болохоор авилгагүй, хүнд сурталгүй байгуулах нь бас чухал байгаа юм. Яг тэгэхээр зарим одоо багийн дарга нар бол сайн ажилдаг багийн дарга нар бол байна. Үнэхээр иргэдэд цуглуулад, саналыг аваад одоо энэ төслийнхэнтэйгээ хамтарч ажиллаад ингээ иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа байна. А зарим нь бол ерөөсө хуралдуулдгөө шантаажлаа суучдаг ийм багийн дарга нар байна. Одоо маш их ирсэн гомдол байна. Амар ойсгалан даргач хүртэл бичгээр ирсэн одоо гомдлууд байна л да. 6 сар хуралдахгүй байна, 3 жил хуралдахгүй байна. За тэгэл юу ярьдаг вэ гэхээр зарим хүмүүс бол одоо миний хүүхдийн сургалтын төлбөрийг эсвэл одоо өөр янз янзын